Ердийн нөхцөлд байгаа цэвэр усан цөлөө чиний зөөгчд байдаггүй. За тийм учраас цахилгаан гүйлийг дамжуулдаггүй гэсэн үг. Цахилгаан гүйл дамжуулдаг болгохын тулд түүнд цэний зөөгчийг бий болгох шаардлагатай. Давс хүчил шүлтийн усан усмал бий болгосон тохиолдолд цахилгаан гүйлийг сайн дамжуулдаг. Жишээлбэл аргентиум NO3, купрум SO4, натрий OH гэх мэт элементүүдийг усан дуусгаснаар цахилгаан гүйлийг дамжуулах боломжтой болдог. За эдгээр бодис усан дуусснараа эерэг сөрөг ионууд бол задардаг. За энэ эерэг сөрөг ион бол задарч байгаа процессыг диссоциацийн үзэгдэл гэж хэлдэг. Үүний дүнд үүссэн усан усмалыг электролит гэнэ. За заавал усан усмал байх албагүй буцаж чингэн дууссан усмал байж болдог. Ихэнх давс хүчин шүлтийн усмалууд болон давсва металлын эслийн хайлмгууд электролит болдог. Диссоциацийн дүнд үүссэн электролитийн ионууд хи молекулуудын адил эмх замбраагүй хөдөлдөг. Ингэж явахдаа эсрэг ионтойгоо нэгдэж молекулыг үүсгэнэ. Ингэж диссоциацийн ургуу энэ үзэгдлийг рекомбинац гэж нэрлэнэ. Хэрэв электролитийн усан усмал дотор хоёр электрод дүрээд тэдгээрийг тогтмол гүйдэл үүсгэгчтэй холбоовол эерэг ба сөрөг ионууд харилцан эсрэг зүгтэх хөдөлнө. За хоёр электрод гэдэг маань шингэн дүрсэн хатуу хоёр дамжуулагчийг хэлж байгаа юм аа. За энэ үед эерэг ионууд нь катод гэж нэрлэгддэг сөрөг туйлтай холбосон электродын зөв хөдлөх ба түүнийг катион гэж нэрлэнэ. Сөрөг ионууд нь анод гэж нэрлэгддэг эерэг туйлтай холбосон электродын зөв хөдлөх ба түүнийг анион гэж нэрлэнэ. Катодын гадаргад ирсэн катионууд тэндээс дутуу электроноо нөхөн авч тухайн бодисын молекулыг үүсгэдэг. Анодын гадарга дээр ирсэн анионууд нь эдгэдэл электроноо анодод өгч бас саармаг молекул болно. Устсан ионы оронд дахин шинэ ионууд үүсдэг. Электролитийн дотор гүйдэлгүйхэд электрод дээр эерэг сөрөг цэнэгт ион ялгарх энэ үзэгдлийг электролиз гэнэ. Иймд электролит дэх цахилгаан гүйдэл нь цахилгаан орны үйлчиллээр эерэг ионуудын катод руу, сөрөг ионуудын анод руу чиглэсэн хөдөлгөөн мөн бөгөөд электролит нь ионд дамжуулалттай гэсэн үг ээ. Өөрөөр хэлбэл эерэг сөрөг ионы зөрсөн урсгалыг электролит дэх цахилгаан гүйдэл гэж нэрлэх гинэ. Электролитийн дотор гүйдэлгүйхэд электрод дээр ялгарх бодисын массыг дараах томьёогоор олдог. Электролитийн дотор гүйдэлгүйхэд электрод дээр ялгарх бодисын масс m нь электролит дотор өнгөрөх цэнэгийн хэмжээ Q-тэйгээ пропорционал байдаг. Өөрөөр хэлбэл m тэнцүү k-г үржүүлэх нь Q гэж бичиж болно. Үүнийг Фрадиан 1-р хууль гэнэ. Энэ томьёонд байгаа К бол бодисын цахилгаан хэмийн эквивалент бөгөөд электролитийн дундуур нэгж цэник урсан өнгөрөхөд электрод дээр ялгарсан бодисын масстай тоо утгаараа тэнцүү байна. За бодисын цахилгаан хэмийн эквивалент К нь тэр бодисын хэмийн эквивалент X-тэйгээ пропорционал байдаг. Өөрөөр хэлбэл К тэнцүү C-г үржүүлэх нь X гэсэн үг. Хэмийн эквивалент нь атомжин А-г валентийн тоо N-д хуваасантай тэнцүү. Тийм учраас манай томьёо маань К тэнцүү C-г үржүүлэх нь А-г хуваах нь N болох ба C тэнцүү 1-ийг хуваах нь F гэж тэмдэглэвэл К тэнцүү 1-ийг хуваах нь F үржүүлэх нь А-г хуваах нь N болно. Үүнийг Фрадиан 2-р хууль гэж нэрлэдэг. Энэ томьёонд байгаа F нь Фрадиан тоо бөгөөд 96.5-ыг үржүүлэх нь 10-3 зэрэг кулоны хуваах моль буюу 96500 гэж бас бодлогод ашиглаж бодож болно. За мөн энэ К гэдэг маань цахилгаан хэмийн эквивалент учраас таблицаас харж
бодлого бодохдоо ашигладаг. Электрод дээр химийн эквиваленттэй нь тоо утгаараа тэнцүү хэмжигдэхүүнтэй бодис ялгаруулахын тулд электролитээр нэвтрүүлвэл зохих цэнэгийн хэмжээ Фарадайн тоотой тэнцүү байна. Энэхүү К-гийн утгыг болон Q тэнцүү I-г үржүүлэх нь Т байдгийг Фарадай 1-р хуульдаа орлуулад бичвэл M тэнцүү 1-ийг хуваах нь F, үржүүлэх нь A, хуваах нь N, үржүүлэх нь I Т гарна. Үүнийг Фарадай нэгдсэн хууль гэнэ. Өөрөөр хэлбэл Фарадай 1-р хууль маань 2-р хууль нийлээд нэгдсэн хууль гарна гэсэн үг юм аа. Фарадайн тоог тодорхойлсноор электроны цэнэгийг тодорхойлж болно. 1 моль бодист Авогадроны тоо N тэнцүү 602-ыг үржүүлэх нь 10-23 зөвхт моль асхны зэрэгт байдагтай холбоотой хэмжээтэй тэнцүү гэдгээр урсан өнгөрөх цэнэгийн бөөмөд тоог олж болно. Тэрийг олохдоо N-ийг хуваах, NA-г хуваах нь N гэж олно. За электролитик цахилгаангүйдлийг амьдрал ахуйд өргөн хэрэгэлдэг талаар би слайданд бичсэн учраас дэлгэрүүлж уншаарай. Түүнээс гадна та бүхнийг электролитик цахилгаангүйдлийг ашигласан дараах бодлогоонуудад анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл бодлого бодохдоо Менделеевийн үлэх системийг 1-р ашиглах ёстой. 2-р атомын жин болон валентийн тоо дэс дугаарыг мэдэх ёстой. Химийн хичээлтэй уялдаа холбоотой гэдгийг анхаарч томьёонуудаа ашиглаж бодлогоо олоорой.